өнгөрсөн жил гэдэг бол бас нэг талаас богино хугацаа юм лаа. Гэхдээ тодорхой ажлын үр дүнг нэмчих юм бол урт хугацаа бол өнгөрсөн жил бол эдийн засгийн чуулга уулзалт Монгол брэнд гэдэг нэрээр дөрвөл. А яг ингээд нэг жилийн босгонд одоо нэг жилийн ард ингээд хурж ирээд харахад таны хувьд өнгөрсөн жил хамгийн сэтгэл хангалуун байсан яг танаас салбарыг явуулах юм бол ямар брэнд вэ? За яг одоо брэнд гээд жилийн дотор гарахад хэцүү л дээ. Энэ өөрөө их тийм бид түрүүлсэн технологийн асуудал. Нэгэнт технологи шийдэгдээгүй тохиолдолд брэнд гарна гэдэг бол хэцүү. Тэр бид нар технологитой компаниудтай энэ хилцээрүүдийг хийгээд Монголд байгаа түүхийн эдүүдийг судалж байгаа. За Монгол өхрийн одоо харь ширийг яаж болсон ямар технологи дарах юм гэдэг. За Монголд за яг ноолуурын хувьд бол бас нэлээд гайгүй юмнууд явсан. Юу гэж нэхэр Монгол ноолуурыг технологийн дагуу энд боловсруулад нөгөө захиалагч компаниуд шүү дээ. Тэгээд өөрсдийн дизайнаа өгөөд тэр дизайнерийн дагуу үйлдвэрлэгдээд тэр шуумаараа зарагддаг ч гэдэг. Энийг бол бид нар хийхгүй шүү дээ. Бид нар бол тэр нөхцөлийг бүрдүүлж өгөх яам болов аж ахуй их гүнж бүрдүүлж өгөх юм асуудал дээр л орж байгаа. За нэн тэргуунд бол ноолуур нэлээд гайгүй Европын хэд хэдэн орнуудаар явсан баг. Ноос бол ерөнхийдөө бид нар яаж яана гэхээр хувийн хвслийнхэн бол 100% дотооддоо үйлдвэрт шингээгээд тэрүүгээрээ бүтээгдэхүүн хийж гараад байгаа юм. Тэгэхээр энэ дээр бол голдуу хэвс их явж байгаа. Гэхдээ экспортод ороход манай бас ноосны чанар дээр юм байгаа юм. Дотоодын боловсрол талаас. Тийм. Тэгэхээр технологи гэдэг маань юу гэж байгаа нэг нь бусад орн хөгжөөд явцсан энэ хөгжилтэй орны технологиг одоогийн байгаа бидний түүхийн эдэн дээрээ суйрлуулах л та. Манайхаар хууцнаар бол одоо эрдэм шинжилгээний ажил юм л да. Хөдөө аж ахуйн биржийн хувьд бас танаас тодруулж асуух хэрэгтэй байх. Өнгөрсөн жилийн хувьд бол хамгийн том ажлууд нь хөдөө аж ахуйн биржээс одоо ингээд Насдакта гэрээ явуулаад явж байгаа. Хүмүүс Монгол улсын хувьд гарч ирж байгаа давуу тал нь юу байна гэснээр. За яг энэ шин юм л да. Хөдөө аж ахуйн бирж нодлон бид 4 сарын 5-нд анхны туршилтаа ярилцж хийжсэн. За 12 сарын сүүл ирэхэд нийтдээ 403 тэрбум орчим төгрөгийн борлуулалт хийсэн байж байгаа. Энэ юу гэж байна гэхээр энэ 403 тэрбум төгрөг чеймжүүдийн гараар явдаг байсныг ямар ч байсан бид талд эдийн засагт байсан мөнгө ингээ гараад ирж болох юм байна гэдэг харуулж байгаа. Тэгээд малчид хоршоо болоод оршоо биржд итгэх үүний нэг одоо гол бидний зориод байгаа зорилго бол түүхийдээ боловсруулах хэмжээний цуглуулад авчих чадвар байх юм бол энд үйлдвэр маань хүчин чадлаа өргөдөх боломж харагдаж байгаа байхгүй. Яг түүний чеймжүүд аваад урагшаа явуулцдаг байсан юмыг үйлдвэрүүд маань бид нар ийм хэмжээний түүхийг цуглуулад ээж болох юм байна гэсэн итгэл үнэмшлийг өгч л байна л да. За ингээд энэ биржийн үйл ажиллагаа маань сайжраад үнэхээр Насдакта гэрээ гэдэг стандарт хэмжээний борлуулалтыг хэлэх юм бол бид нар малчны хотноос одоо үйлдвэрээс экспорт гэсэн ийм дамжлага руу орох нөхцөл бүрдэж байгаа. Энэ дээр бол бид нар Европын зах зээлтэй нэлээд тулж ажилласан. Европын зах зээл дээр бол өөрсдийнх нь технологийн институт манад орж ирнэ. Манад орж ирнэ гэдэг нь тэр институт дээр технологи шийдээд тэр институтээс гаргасан захиалга нь одоо дэлхийн арьс ширэн боловсруулсан бүтээгдэхүүний зах зээл рүү орно гэсэн үг л. Тэр нь бол дэлхийд нэг 371 тэрбум орчим долларын арьс ширэн бүтээгдэхүүн эргэлдэж байгаа. За манай урд хөрш бол бас нэлээд том тоглогч, энтэг бол том тоглогч ингээ Европ ордог. Манайх бол 0 100-ны одоо бид 10 сая ширхэг арьс яриад шиг баг том. Учраас тэр том урсгал дотор л шингээч л гэсэн үг л дээ. Ийм тохиолдолд үйлдвэр малчин экспорт гэсэн гурван сүлжээ маань биржээрээ дамжаад яваад байгаа юм. Мэдээж болно гэсэн юм яриаг л одоо хүмүүс ингээл яриад энэ ажиллагаа эхэлсэн шүү л гэж. Сая бид нар Баянгор аймагт нөгөө нэг зөвлөгөөнөө хийсэн. Уг нь бол Улаанбаатар хотод болдог. Аймгийн төв дээр хийгээд мөн шинээр баригдж байгаа нөгөө хөдөө хөгжүүлэх сумууд дээр хийсэн. 18 аймгаас сумуудаас төлөөлөгч нар ирсэн бас нэлээд шинэлэг маягаар хийгээд энэ хийж байгаа ажлаа бас танилцуулсан хүмүүст нэлээд хүрч хэлээд манай ч нэг юмыг харж итгэдэг юм ч тэгээд шинээр баригдсан сум энэ төрийг бол бас нэлээд 80-90 жилийн дараа анхудаа хөдөөрөө юм бодлого явуулаа гэж та ярьж байна. Үнэхээр бас харж итгэдэг гэсэнтэй холбоотой би бас нэг асуулт асууя гэж бодлоо. Үнэхээр сүүлийн хугацаанд бол бид нар чи инфляц үнийн өсөлт яриад өчнөө зүйлийн талаар мэдээж хөндөж ярилцлаа. Гэхдээ хүнсний үйлдвэрийн тал дээр Монгол улс одоо сүүлийн 2 жилд ямар ахиц гаргав гэдэг асуулт. Яг үнэхээр одоо
тодорхой хэмжээгээр бид нар бас судалгаа хийж үзэхэд дотоодод үйлдвэрлэсэн хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлт гадаадаас импортоор орж иж байгаа хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлтөд харьцуулахад харьцангуй тогтвортой байгаа нь энэ салбарын үед яг юу гэсэн үг вэ? За хүнсний салбар бол сүүлийн 5-6 жилд бол нэлээд эрчимтэй бас гайгүй хөгжөөд байгаа шүү. Яг бол бас үйлдвэрлэл талаас гурил бол нэг 80% тийм ээ. Энэ бол бас том алхам шүү дээ. За Улаанбаатар бол тариалт бол бас ерөнхийдөө нэг 80%. Ингээд явхаар бол гурилан мах гурил хоёр гэж нэг Монгол хүний гол хүнсний хэрэглээ инфляц тохиол бол энэ хоёр нь дотоодын үйлдвэрлэлээр яваад байгаа учраас үнийн хөрөгдөл нь бол тодорхой хаврын үед нэг өсдөг, бусд үед бол гайгүй байгаа юм. За энийг дагсан гурилан бүтээгдэхүүний үйлдвэрлэл гэж байна. Бидний одоо гол зорилго бол нийт нэг задгай зарагддаг хүнсний ногоо шүү дээ. Энийг л одоо дотооддоо үйлдвэрлэх хэлхийн ихний алхмуудыг л хийчихье гэж бодоод байгаа. Энийг гаднаас авдаг шүү. Тэр нэг байцаа сонгон ногоо. За төмс бол 100% болсон, сонгон бол нэг 60% тач гэдэг. Тэгээ энэ судалгааг гаргаад бид нар энэ хүнсний ногоог үйлдвэрлэхэд ямар хэдэн метрэг одоо квадрат гэж ярьдаг бол хүлэмжийг оруулж ирэхэд ямар хэлбэрээр бид энийг одоо 100% хангах байж гэдэг. Энэ судалгаанууд бол хийгдээд тодорхой хэмжээний хөрөнгө мөнгө санхүүжилтүүд нь бас гарцсан явж байгаа. Тэгэхээр хүнсний үйлдвэрлэл бол ер нь бол төрөөс аль болох дотооддоо үйлдвэрлэдэг байх тийм нөхцөлийг бүрдүүлэх алхмууд руу явах хэрэгтэй. Тэгэхээр энэ салбарыг технологийн өөрчлөхөд л бид нар том дотоодын нийт бүтээгдэхүүнээ 12% одоо нөлөөлөх юм чадвартай үйлдвэрлэл болно гэж боддог. Тэр бол Завгүй хотын загварын элчин сайд.